Тэгээ манайхны хамгийн анхны бүтээлүүд болохоор ингээд юм цоорхоо морхоо ингэж гарчсан. Энэ болгонгоо бид нар дандаа ингээд хадгалчихсан. Тэгээд ингээд гаргасан бүх бүтээлүүдээр ингээд үзэгтэн гаргаад тэгээд зах зээлийн эргэлтэнд оруулж эхэлсэн. Тэгээд зарагдсан бүтээгдэхүүнийхээ мөнгөөр бид нар утасныхаа нөөцийг бүрдүүлсэн байгаа. Энэ 100 одоо хийх бүх утсуудаа бүрдүүлээд утасныхаа нөөцийг хөөрөн хөөрөн утаа, хоньны ноос утаа гэдэг энэ болгоноогоо аваад тэгээд ер нь бол нутгийн засаг даргын тамгын газраас тэгээд нөгөө хөдөлмөр эрхлэлтийн газар дэмжиж ажиллаад манайд болохоор утасны дэмжлэг үзүүлсэн, угаалгын машин авсан, китлийн машин авсан гэдэг эцгүүдийн оролцоогоор энэ бүх зүйлүүдийг үйлдвэрлэл явуулах 100% одоо хүчин чадалтай болсон байж байгаа. Тэгээ ер нь бол 9 сарын 1-ээс гээд манайх хүүхдүүдээ яг ийм макаар ангаар нь ингэж иглэх юм одоо хийсэн бүтээгдэхүүнээрээ ангаараа чигдрүүлэх юм зорилго тавиад ажиллаж байгаа. Тэр нь бүх ангидаа. Манай сургууль 812 хүүхэдтэй. Тэгээ ангаараа ерөнхий боловсролын сургууль гэсэн логотой. Тэгээ сургуулийн хангах юм бол цаашдаа бус сургуулиудаас гээд юм захиалга аваад тэгээ эцэг эхүүдийн тэгээ тэнд ажиллаж байгаа ээжүүдийн орлого тус нэмэгдэх юм боломжтой.